Turbo киносогт эргээд тавтай морил бид энэ удаад 2020 онд нээлттэй хийсэн Hitman киноны 1-р ангийг ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Кино нэгэн нууц ажиллагаанаас эхэлнэ. Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албаны шилдэг агент Жун ээлжид даалгавраа гүйцэтгэхээр явж байхдаа хамтрагчдаа өөрийнхөө хөрөг зургийг өгөөд хэрвээ би энэ ажиллагаанаас эргэж ирэхгүй бол энэ зургийг миний дурсгалын зураг болгож хэрэглээрэй гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа ажиллагааны үеэр Жун амиа алдсан гэх мэдээлэл тархдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэр үхээгүй байдаг. Энэ бүхэн бол өөрийн үхлийг жүжиглэн байгууллагаасаа бөрмөсөн оргон зайлахын тулд урьдчилан боловсруулсан нарийн төлөвлөгөө байсан юм байна. Жун багаасаа тагнуул биш зураач болохыг мөрөөддөг байж, иймээс шинэ амьдралаа эхлүүлэхийн тулд тэр нэрээ нууцлан ор сургаггүй алга болж мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн байна. 15 жил өнгөрөв. Жун өдөр бүр уйггүй комик зурж байсан ч бүтээлүүд нь хэний ч анхаарлыг татсангүй. Амжилт олох нь бүхэл гэр бүлийнхээ өмнө нэр хүндгүй болж эхэллээ. Тэр өөрөөсөө байнга би яг юуг буруу хийчихэд байгаа юм болоо гэж асуудаг байв. Бусад комик зураачид сая уншигчтай болж алдартай болж хахад Жуны бүтээлүүд эсрэгээр зөвхөн шүүмжлэл дагуулдаг байв. Шинэ бүлэг нийтлэх бүрд сэтгэлийн хэсэг доромжлоор дүүрдэг байв. Нэг хүн бүр манай 80 настай эмээ хөлөөрөө зурсан ч үүнээс дээр зурна гэж бичсэн байв. Өөр нэг нь чадахгүй байгаа бол үйлдвэрт очиод боолт эрэг чангалаачтай хэмээн илгэлсэн байв. Жун сэтгэлдлүүдийг унших тусам улам их ууралдаг байлаа. Заримдаа бүр тэднийг интернетээр хайж болоод өөрийн гараар шийдчихмээр санагддаг гин. Гэвч тэр өөрийгөө арай хийж барина. Хаяа өөрийнхөө бүтээлийг магтахын тулд хуурамч хаяг нээж үнэхээр гайхалтай комик байна гэж өөртөө сэтгэл үлдээдэг байв. Гэтэл хэдхэн секундын дараа бусад хэрэглэгчид түүнийг илчлэн өөрийгөө өөрөө магтаж байна гэж шоолдог байлаа. Аз залхаа түүний ганц үнэнч дэмжигч нь охин нэв. Охин нь аавынхаа бүх комикийг уншиж үргэлж ором өгдөг. Гэхдээ тэр хүртэл заримдаа үннийг нууж чаддаггүй байлаа. Нэг өдөр охин нь аав төсөөлөл чи хүрэхгүй байгаа бол өөрийнхөө амьдралаа сэдвлээ зуралдаа гэж зөвлөв. Энэ үг Жуны сэтгэлд гүн үлдлээ. Гэвч тэр үед Жуны зурдаг комикууд хитрхи хэтрүүлэхтэй бодит бус байсан учраас уншигчид редакторыг нь хүртэл буруутгаж эхэлсэн байна. Эцэст нь ерөнхий редактор Пак өөр аргагүй болж Жуны цуврал комикийг бүр мөсөн зогсоох шийдвэр гаргалаа. Энэ нь Жуны хувьд хамгийн хүнд цохилт боллоо. Учир нь комикоос олдог өчүүхэн орлого нь хүртэл тасарчж байгаа юм. Амьдралаа залгуулахын тулд тэр мөрөөдлөө түр орхиод барилгын талбай дээр тоосго зөөдөг ажил хийхээс өөр аргагүй боллоо. Гэвч шинэ ажил дээр нь ч амар байсангүй. Талбай мастер Жуныг суул дорой хүн гэж үзэн өдөр бүр загнаж доромжилж хамгийн хүнд ажлыг хийлэгдэг байв. Өдөржиг хүнд хүчээр ажил хийсний дараа Жун өөртөө ингэж амьдрах төвчээр үнэхээр барагдлаа гэж бодов. Тэр ядарч туйлдсан чигээрээ гэртээ харж ганцаараа арх хүн чимээг сулаа. Яг тэр үед зурагтаар нэг мэдээ гарч ив. Нэгэн комик зураач бүтээлээрээ асар их амжилт олж бүх өрөө дарж тансаг машин аваад харшид хүртэл амьдарч эхэлсэн тухай гардаг. Энэ мэдээг үзсэн Жун өөрийгөө тэр хүнтэй харьцуулж улам бүр гутарлаа. Тэр компьютерийн дэлгэцэн дээр гарч ирэх доромжлол, элэглэлээр дүүрэн сэтгэлдлүүдийг ширтэн суусаар эцэст нь тесэрч би чин улсын хамгийн шилдэг тануул байсан хүн штэ. Яагаад өнөөдөр ингэж хүн бүхний доог давхуу болцсоох ёстой хэмээн өөрөөсөө асуув. Эцэст нь Жуны дэвчээр барагдлаа. Уур бохиндол архины нөлөөнд автсан тэр ширээн дээрээ байсан өмнөх бүх ноорог комик бүтээлүүдээ урж тастан хог болгон шидлээ. Тэр үед охиныхон хэлсэн үг санаанд орж төсөөлөл хүрэхгүй байгаа бол өөрийнхөө амьдралаас сэдвлээд зур. Жун энэ удаа охиныхон зөвлөгөөг дагахаар шийдэв. Тэр өөрийн өнгөрсөн амьдрал үндэсний тагнуулын албанд ажиллаж байсан үеийнхээ бодит түүхийг ямар ч нууж хаах зүйлгүй комик болгон зурж эхэллээ. Нууц ажиллагаа, тулаан, тагнуулын амьдрал гэд бүхнийг үннээр нь буулгасан учраас түүх нь урд өмнөхөөс хавьгүй сонирхолтой болж гин. Гэхдээ Жун нэг зүйлийг маш сайн ойлгож байсан юм. Ийм хэмжээний төрийн нууц агуулсан комикийг олон нийтэд дэлгэнэ гэдэг боломжгүй хэрэг байлаа. Иймээс тэр бүтээлээ зөвхөн компьютер дээр хадгалаад хаанч нийтэлсэнгүй. Маргааш өглөө сэрэгтэн эхнэр Минана урдынхаасаа тис өөр болсон байв. Тэр Жунтэй маш ийдэг ярьж дуртай хоолыг нь хийж өгөөд ширээ дүрэн амттай хоол засч гин. Ийм халамжийг гинэт хүрсэн Жун юу болоод байгааг огт ойлгосонгүй. Одоодгоо Мина инээгээд чиний шинэ комик интернетэд тавигдсан даруйда тесэрч гин гэж хэлв. Жун чочирдон юу гинэ? Би чинь нийтлээгүй штэ гэж уулгаалдав. Тэгсэн Мина нөхрийнхөө компьютерт хадгалсан файлыг санамсаргүйгээр веб комикийн сайт руу нийтэлчих.
хитгэн цагийн дотор уншигчид түүнийг магтаж, сэтгэлийн хэсэг зөвхөн эерэг үнэлгээгээр дүүрсэн байлаа. Жюни нүр цайж хэллээ. Бусад хүмүүс баярлах байсан ч түүний хувьд энэ бол ёстой том аюул. Тэр яаран редактор Пак дээр очиод комикийг нин даруй устгаач хитрхи оройтгоос өмнө татаж ав гэж гуйлаа. Гэвч редактор Пак түүнийг огт сонссонгүй. Харин ч инээгээд 15 жил бүтэлгүй явсны эцэст чи анхны хит бүтээлээ хийчихлээ. Одоо харж дараагийн бүлгээ зур гэж хэлв. Жүүн толгоос ихсрэн ямар ч дараагийн бүлэг байхгүй гэж дотроо бодчихэ. Учир нь тагнуулын байгууллага энэ комикийг үзвэл түүний хуурамч өхөр шууд илчлэгдэнэ. Тэр ч байтугай эхнэр охин хоёр нь хүртэл аюулд орж мэдэх байлаа. Яагаад гэвэл түүний зурсан комикт улсын хамгийн өндөр зэрэглэлийн нууц ажиллагаа тэр дундаа Shield Project гэх нууц төслийн талаар хүртэл гарсан байсан юм. Гэхдээ одоохондоо Жуны өмнө өөр нэг чухал ажил байлаа. Тэр бороотой өдөр охиндоо шүхэр хүргэж өгөхөөр сургууль дээр нь очлоо. Өөрийнх нь авчирсан шүхэр эвдэрхий байсан учраас сургуулийн өөдөнд норсоор зогсож байна. Тэр үед охин нь ангийнхаа чинэлэг найзыг тансаг машинд суугаад явчихыг харав. Жун өөрийгөө тэдэнд харагдуулахгүй гэж холоос ширтэн бороонд норсоор үлдлээ. Орой гэртээ харсны дараа Жун санамсаргүйгээр охиныхоо нэгэн нууцыг мэдлээ. Цон хааж явахдаа өрөөнөөс нь хөгжим сонсогдож охин нь ганцаараа дуулж бүжиглэж рэп хүртэл тасралгүй давтаж байлаа. Энэ бүхний учрыг мэдхэд түүний сэтгэл өвдөв. Гэр бүлийн бүх орлогыг ээж нь ганцаараа олдог учраас охин нь ээжтэй туслахын тулд шагналын сантай рэп дууны тэмцээнд оролцохоор шийдсэн юм байна. Тэр өдөр бүр шаргуу бэлтгэл хийж байсан нь төрүүлэхийн төлөө биш, гэр бүлдээ мөнгө олохын төлөө байсан юм. Энэ бүхнийг харсан Жун өөрийгөө маш их буруутгав. Өмнө нь охин нь хэд хэдэн удаа асуудалд орж исэн хүртэл өөрөөс нь болж байсан гэдгийг ойлголоо. Тэр гэр бүлийнхэн төлөө үнэхээр юу ч хийж чадаагүй байж. Ингээд эхнэр охин хоёртоо илүү сайхан амьдрал бэлгэлэхийн тулд өөрийн бодит амьдралаа сэтгүүлсэн комико үргэлжлүүлэн зурхаар хатуу шийдвэр гаргалаа. Энэ удаа түүнд зохиол бодож суух шаардлага ердөө байсангүй. Өөрийн туулсан амьдралаа зурж байсан учраас үйл явдал араараасаа өөрөө урсан гарч ирж байлаа. Харандаа гар хоёр нь бараг зогсолтгүй хөдөлж шинэ бүлэг хэдхэн минутын дотор бэлэн болж эхэллээ. Дөрүүд нь амьд мэд үйл явдал нь тасралтгүй өрнөсөн учраас уншигчдыг уйдах нэг ч хэсэг байсангүй. Жуны шинэ комикийн бүлгүүд нийтлэгдэх бүрдээ захим орчинд шууд хийд болж байсан. Уншигчид шинэ бүлгийг дэсэн ядан хүлээдэг болж улс даяараа түүний нэр алтаршсан. Ялангуяа сурагч оюутнууд түүний хамгийн үнэнч уншигчид болсон байна. Охин нь аваараа бахархаж эхэллээ. Өмнө нь аавынхаа ажлыг бусдаас нуухыг хүсдэг байсан бол одоо эсрэгээрээ энэ чинь миний аавын зурдаг комик гэж бардам хэлдэг боллоо. Барилгын талбай дээр Жунийг өдөр бүр доромжилдог байсан мастер нь хүртэл түүний бүтээлийн үнэнч фэн болж хувирсан байв. Харин редактор Пак шинэ бүлэг бүрийг уншихтаа баярлсандаа хүүхэд шиг догдолж бүр сарамгчны компьюгийн хөдөлгөөн хүртэл дөөрэн бүжгэлдэг байна. Комикос олсон анхны том орлогоор Жун охиндоо амлсан захилгаан төгөлдөр хурыг нь авч өглөө. Охины инээмсэглэлийг хараад тэр анх удаа мөрөөдлөд агсан сонголтондоо харамсаагүй юм. Гэвч хад жаргал удаан үргэлж ирсэнгүй. Жуны комик улсын хэмжээнд алдарших тусам өөр нэгэн байгууллагын анхаарлыг татаж эхэллээ. Сүүлийн үед хэд хэдэн нууц агент амь өргөцсөн. Жуны комикт тэдний нэрс болон зарим нууц ажиллагааны талаар тодорхой дурддагдсан байв. Үүнийг харсан үндэсний тагнуулын албаны дарга маш их урлаж Жунийг нин даруй баривчил хэмээн тушаал өглөө. Энэ ажиллагааг гүйцэтгэхээр байгууллагын шилдэг агент Чол томилогдов. Чол энэ даалгаврыг сонсоод гүнзгий санаалдлаа. Өөрийгөө маш сайн нууцлсан гэж бодож явтал дарга нь хүртэл түүнийг таньчихсан мэд хошигнож чамайг ийм царайлаг залуу гэдгийг бүгд мэддэг болсон байна хэмээн тоглоом хийв. Гэвч даргаахан уурыг хүргэхийг хүсээгүй учраас Чол хүссэн хүсээгүй Жунийг баривчлахаар хөдөллөө. Удалгүй мөрдөө шалгах ажиллагаа эхэлсэн ч Жунийг буруутгах хангалттай нотлох баримт олдсонгүй. Гэтэл дарга улам их уурлаж бидэнд хүн баривчлахад нотлох баримт хизээнээс хэрэгтэй болсон юм хэмээн уурлаа. Даргын энэ үгийг доод албан тушаалтууд нь ч зөв мэд хүлээн авч шууд Жунийг баривчлахаар барилгын талбай руу дайран оров. Жун хэдийгээр олон жил тагнуулын ажил хийгээгүй байсан ч түүний бэлтгэл огт мартагдаагүй байна. Агентууд дайран орж ирэхэд тэр нөхцөл байдлыг шууд ойлгож комик нь өөрийнх нь жинхэнэ өнгөрсөн амьдралыг илчилчихсэн гэдгийг мэдсэн учраас эхнэр Минарууга яаран залгаж "Яаралтай гэртээ харь. Бид одоо л зогтохгүй бол оройтно" гэж хэлв. Харамсалтай нь Мина нөхрөө дахин согтуу байна гэж бодоод арх багуугээд уцаа тасалчихлаа. Өөр аргагүй болсон Жун зүгтхийн тулд мөнгөө шалгаж үзв. Гэвч халаасанд нь 20 гаруй доллартай тэнцэх хэмжээний л мөнгө байлаа. Энэ нь галт тэрэгний суудалтай тасалбар авахд ч хүрэлцэхгүй байв. Яг тэр мөчид тусгай агентууд байшин руу дайран орлоо. Жун хитгэн хөдөлгөөнөөр шинэхэн агентуудыг төвөггүй дарсан ч сүүлчийн агенттай ширүүн тулаан өрнөлөө. Хоёулаа бараг энэ тэнцүү тулалдаж байлаа. Гэтэл нөгөө агент хамгаалалтын дуулгаа тайлгаад Жун гинэт зог тосов. Тэр хүн бол өөрийнх нь өмнө нь сургасан шав Чол байлаа. Жун дотроо "Хүүмэн
үнэхээр сайн агент болжээ хэмээн бахархын зэрэгцээ баг зэрэг гуниг төрөв. Жун хуучин шавьд таньсан учраас хэсэгэн зур хамгаалалтаа сулруулсан байна. Гэвч яг тэр мөчийг ашиглан тагнуулын газрын дарга араас нь гиндүүлэн дайрч Жуныг баривчлалаа. Удалгүй түүнийг байцаалтын өрөөнд аваач. Жун болсон бүхнийг нэг бүрчлэн тайлбарлаж, комик бол санаандгүй нийтлэгдсэн өөрөө байгууллагаасаа урваагүй гэдгээ хэлээд хэрвээ би үнэхээр улсын нууцыг зарсан бол 15 жил ажиллаж хаад дансанд нь яагаад хэдхэн төгрөгөл байгаа юм гэж асуув. Гэвч дарга түүнд огт итгэсэнгүй. Тэр Жуныг ширтэн чи олон жил их нарийнхэн мөнгөөр амьдарч доромжлуулсан. Тэгээд эцэст нь мөнгө алдар нэрийн төлөө байгууллагын нууцыг террористуудад зарсан гэж буруутгалаа. Жун энэ үгийг сонсоод гайхан хэрвээ би өөрөө энэ яриаг сонсоогүй байсан бол бүр үнэмшиг шахах байлаа хэмээн ёчтойгоор хариулав. Жунийг байцааж байхад Чол түүний яриаг чимээгүйхэн сонсож байлаа. Анхнаасаа л тэр Жунийг байгууллагаасаа урвсан гэдэгт бүрэн итгээгүй юм. Гэтэл яг тэр үед Жуны гар утас гинэт дугран дэлгэцэн дээр нь Viper гэсэн нэр гарч ирэв. Үүнийг харсан Чолын царай тэр дороо барав. Тэр Жун руу ширүүн харснаа. Тэгэхээр үнэн байсан юм байна. Чи үнэхээр урагч юм уу? Viper гэдэг чинь чиний код нэр үү? Эсвэл хамтарч ажилладаг террорист бүлгийн нэр үү гэж асуулаа. Жун дуудлагыг амгагц утасны цаанаас үл таних эрэхтэй хоолой сонсогдов. Тэр өөрийгөө сан хэмээн танилцуулаад Минаг барьцаалсан гэдгээ мэдээлээ. Дараа нь Жунд хатуу шаардлага тавив. Хэрвээ эхнэрийн амьд үлдээхийг хүсэж байгаа бол хуучин багшаа над дээр авчир. Харин үндэсний тагнуулын албанд энэ тухай мэдэгдвэл эхнэр чинь шууд үхэн. Ингээд уцаа тасалж гин. Энэ мөчөөс эхлэн нөхцөл байдал бүрч ноцтой болов. Жун тэр хүнийг хэн болохыг шууд танилаа. Олон жилийн өмнө тэр Санг гих террористыг баривчлах даалгавартаа явсан ч ажиллагаа бүтлгүүтэж Санг өөрөө зугтаж чадсан байна. Харин оронд нь Сангийн төрсөн ах Сангүн баривчлагдчихэ. Харамсалтай нь байцаалтын үеэр гарсан ослын улмаас Сангүн цахилгаан сандал дээр нас барсан байна. Үүнээс хойш Санг өшөө авахар тангаргалж Жуныг мөрдөж явсан байна. Одоо тэр эцэст нь боломжоо олсон гэсэн үг. Жун өөр сонголтгүй басан учраас Сангийн шаардлагыг зөвшөөрлөө. Тэр хуучин багштайгаа уулзаж бүх үннийг хэлэх хэрэгтэй байна гэж үжиглэн багшигаа байцаалтын өрөөнд орууллаа. Дараа нь тамхи гуйх мэт ойртож очиод гинэт хүчтэй цохилтоор багшаа унгав. Үүний дараа ширээн дээр байсан үзгээр гамныхан төвжээг онгоолгож Жун аль хэдийн багшигаа барьцаалаад зогсож байхын тэр дараг ууралсандаа ойрлон охиныг нь барьцаалвал өөрөө бууж өгнө гэж тушаалаагүй. Гэвч Жун даргын ийм алхам хийхийг урьдчилан тооцоолсон байна. Иймээс гар утсаа унтрааж гисэн байсан учраас байршлыг нь тогтоох ямар ч боломжгүй болов. Агентуудад үлдсэн ганц арга нь багшийн гар утсаар холбогдох байлаа. Харамсалтай нь багш утсаа хитрхи аюулгүй газар нуусан байсан учраас холон хүний өмнө гаргаж ирэхэд тун эвгүй байдалд орж гин. Тэр өөрөө ч ийм газар утсаа нуусанда насан турштай харамсах шахлаа. Энэ хэсэг киноны хамгийн хөгжилтэй мөчүүдийн нэг. Одоо Жуны өмнө хамгийн хэцүү сонголт толгоно. Нэг талд нь даргын хүмүүс түүний охиныг баривчлах гэж байна. Нөгөө талд Сан эхнэр Минаг барьчихсан байлаа. Хоёр талаас зэрэг шахагдсан Жун хэсэг чимээгүй зогсоод би хармаа хэдэн жил хамт амьдарсан эхнэрээ орхиж болохгүй. Гэхдээ охинооч бас золиосож чадахгүй хэмээн шаналлаа. Сан уцаар түүнийг баривчлан шахаж байхад Жун гинэт эргэж гүйж эхлэв. Үүнийг харсан Мина чи үнэхээр намайг орхиод явчих чаам уу гэж итгэж ядан хашгирна. Сан хүртэл гайхна. Би чинь террорист хүн шүү дээ. Намайг ингэж тоохгүй байж болд юм уу гэж урлав. Жун яаран тайлбарлан уучлаарай. Эхлээд охиноо авраадахыг дараа нь заавал буцаж ирээд эхнэрээ чөлөөлнө гэж хэлв. Үүнийг сонсон Сан бүр уурлан би террорист болохоос хэрэглэгчийн үйлчилгээ биш. Чи намайг дараалал зогсоож байгаа юм шиг дараа эргэж ирнэ гэж бодоо юу гэж бас ориллоо. Нөгөө талдаа Чол нөхцөл байдлыг сайтар ажиглаж ялаа. Түүнд бүх зүйл нэг л буруу санагдав. Тэр даруй Жуны охиныг аюулгүй газар гаргаж дараа нь Жун дээр очиод надтай хамт буцаж очиод өөрийгөө хүлээлгэж өг. Энгүүл бүх зүйл дуусна гэж ятгалаа. Гэтэл Жуны охин гинэт өмнөөс нь дуурч Чол ахаа аав нь таныг үргэлж төрсөн дүүшгээ хайрладаг байсан. Дараа нь тэр инээмсэглэн тэгээд үнэндээ та барилгын талбай дээр тоосог өргөж яваа хүнийг тагнуул гэж төсөөлж гэн гэж юу гэж хэлв. Охин үүгээр ч зогссонгүй. Манай ээж зогтуу байхтай хүртэл аавд чи үхчих гэж хэлдэг байсан хэмээн үннийг шууд хэлчихв. Үүнийг сонсон Жун эцсэндээ охиныхоо яриаг таслан за болдоо намайг өмөөрөх гэсэн юм уу? Бүр эвгүй байдалд оруулах гэсэн юм уу гэж хэлэхэд бүгд инээлдэв. Яг энэ үед Жуны хуучин багш бүх болсон явдлыг нэг бүрчлэн тайлбарлаа. Тэр Жун байгууллагаасаа урваагүй харин эхнэрээ аврахын тулд л ийм алхам хийж байгааг баталлаа. Багшийн тайлбарыг сонсон Чол бүх үннийг ойлгон ингээд тэр Жун болон багштай хамтран Минаг аврах ажиллагаанд оролцохоор шийдлээ. Гурвуулаа үндэсний тагнуулын албаны нууц агуулга руу очиж даалгаварт хэрэглэх олон төрлийн буу, гар бомбог, тэсрэх хэрэгсэл зэрэг зэвсгээ сонгов. Бэлтгэл бүрэн хангагдсны дараа тэд ажиллагаагаа эхлүүлэхээр хөдөллөө.
Гэвч тэднийг хөдөлсөн тухай мэдээ удалгүй дарагт хүрв. Дараг тэднийг террористуудтай нийлж оргосон гэж шууд дүгнэлээ. Тэр ширээн дээр үлдсэн зэвсгүүдийг хараад хэрв үнэхээр хүн аврах гэж байгаа бол яагаад ийм олон буу үлдээгээд явсан юм бэ? Эн чин террористуудтай нийлсэн гэсэн үг хэмээн уурлав. Чөл үүнийг сонсоод бүр хэлэх үггүй болов. Тэр дороо үннийг хэлэхэд тэд яарад авхаа мартчихсан юм гэж бодсон ч дарагд тэгж хэлж чадсангүй. Энэ хооронд Жун Чол болон хуучин багш сангийн нууц байр руу хурж ирэв. Тэд эцсийн тулаанд бэлэн байлаа. Гэвч бодит байдал дээр тэдний төсөөлснөөс огт өөр дүр зураг өгтөв. Минь айл хэдийн сангийн хадгалж байсан үнэтэй импортын архинуудыг ууцсан. Согтцсон сууж ив. Тэр нөхөр нь өөрийг нь орхиод явсан гэж бодоод гунигаа архиар тайлж байгаа юм байна л та. Согтуу Мина бүр өөрийнхөө элдвийг төсөөлөөд өөрийгөө бараг Солонгос хувилбарын Mr. and Miss Smith киноны гол дүр болсон мэтэр мөрөөдөж байлаа. Сан агуулх руу орж ирээд бүх үнэтэй архиа хоосорсныг хараад заста уур нь дээд зэгтээ буцлав. Тэр Мина руу хашгирч чи миний олон жил цуглуулсан хамгийн үнэтэй архинуудыг бүгдийг нь уучглаа гэв. Дараа нь Жун руу эргэж та хоёрт хоёуланд нь хатуу шийтгэл хоногдуулна гэж занл хийлээ. Тэр өшөөгөө авахын тулд Жунд хуучин багшигаа өөрийн гараар ирүүдэн шүүхийг тушаалаа. Багш гайхан. Энд чи одоо ямар өвчтэй юм бэ? Архиг чи уусан хүн би биш ихнэр нь штэ гэж эсэргүүцсэн ч сан огт сонссонгүй. Тэр багшийг захилгаан сандалтгүйлж ахыгаа алдсан өшөөгөө авахын тулд хүчтэй захилгаан зохиолон тарчлаач эхлэв. Бүр цаашлаад түүнийг амьдаран шатаах тухай хүртэл ярьж байд юм да. Яг сан хуучин багшийг амьдаран шатаахаар завдаж явах мөчөд гинэт гаднаас буун дуу дугарч эхлэв. Үндэсний тагнуулын албаны дарга тусгай ажиллагааны багтаагаа цаг алдалгүй ирсэн байна. Хоёр тал шууд гал нээж агуулгын дотор ширүүн буудалцсан эхэллээ. Эхэндээ тагнуулынхны хүч ил даваа байсан учраас сангийн хүмүүс нэг нэгээрээ бууж өгч удалгүй сан өөрөө ч гавлагдав. Гэвч тулаан дууссан ч дарга Жунд итгэсэнгүй. Тэр одоо хүртэл Жунийг байгууллагаасаа урвсан гэж үзэж байлаа. Чөл болон хуучин багш хоёр хэдий үннийг тайлбарлан Жун ямар ч урвалт хийгээгүй тэр зөвхөн эхнэрээ аврахын төлөө тэмцэн гэж хэлсэн ч дарга огт сонссонгүй. Харин ч Жуны газар дээр нь буудан хороохыг завдав. Үүнийг харсан Чөл цааш төвчэлгүй Жуны өмнө орж зогсоод түүнийг хамгаалав. Гэвч будалцааны үеэр Чөл хүнд шархтан Жуны гар дээр унлаа. Шаваа цус алдан хэвтгэхийг харсан Жуны нүдэнд нулимс цэлэгнэв. Тэр өөрийгөө буруутгаж олон жилийн өмнө сургасан жаахан хүн өөрийг нь хамгаалаад өгөх гэж байгааг хараад сэтгэлд өвдөж байлаа. Яг тэр мөчөд гинэт тагнуулын газрын хүмүүс нэг нэгээрээ газар унаж эхлэв. Эхэндээ бүгд юу болсныг ойлгосонгүй. Удалгүй тэд алсад байрлсан мэрэгэн будагч өндөр калибрийн винтовоор бүгдийг онлон будаж байгааг мэдлээ. Сангийн үлдсэн хамсаатан өндөр байрлалд нуугдаж бүх хүнийг хөдөлгөөнгүй болгосон байв. Жун эсэргүүцэн буутахыг оролцсон ч сан боломжийг ашиглан түүнийг хит хитэн удаа бутлаа. Жун газар унахад бүх зүйл дууссан мэт санагдав. Энэ үед Чөл эцэст нь даргад тэсэлгүй орлов. Тэр чанга дуугаар та яаж ийм байгууллагыг удирддtiin бэ? Ийм энгийн залмихийг ялгаж чадахгүй ээж тараг болсон юм уу гэж хэлв. Дарга бүрч их урлаж дарагтаа ингэж ярьж болд юм уу? Би чамайг химэн зөрүүлж ориллоо. Харин хуучин багш тэр хоёрын дундуур орж эвлэрүүлэх гэсэн ч дарга түүн рүү бас урлана. Чи маргаашнаас эхлээд 100 удаагийн өөрийгөө шүүмжилсэн тайлан бич гэж тушаав. Үүнийг сонсон багш ч тэссэнгүй. Бид өөх гэж яхад та одоо хүртэл тайлангийн тухай ярьж яадаг. Би өнөөдрийг хүртэл ганц би яваагийн бурууч бас таныг шүү гэж хашгирав. Террористууд тэдний маргааны гайхан харж анхаарлаа сарниулсан тэр мөчөд Жун боломжийг алдалгүй хөдөлөө. Тэр ойролцоо байсан хийн болон руу онлон бууцсан байна. Асар хүчтэй дэлбэрэлт болж бүх агуулгах дөргин чичирлээ. Тэр үед л хүмүүс Жун яагаад амьд үлдсэнийг ойлголоо. Тэр давхарлан хоёр сум нэвтрдэггүй хантаа зөмссөн байсан учраас сангийн бууцсан сумнууд амьд нь хүрээгүй байна. Дэлбэрэлтийн дараа эцсийн тулаан эхэллээ. Хуучин багш барьцаалагдсан хүмүүсийг аюулгүй гарах гэж оролцсон ч мэрэгэн бодогчийн галт өртөг шахлаа. Иймээс тэр тойроо замаар нууцаар ойртон олон жилийн туршлага ашиглан дайсны арталт гарч чадлаа. Энэ хооронд Жун Санг хоёр нүүр тулан эцсийн тулаанаа хийв. Хэд хэдэн хүчтэй зохилтын дараа Жун өөрийн төгс эзэмшсэн тусгай мэхийг ашиглан Санг газар хүчтэй савж унгав. Ингэснээр ахыхаа өшөөг авах гэж олон жил хөөцөлдсөн Санг эцэст нь ялагдаж бүх хэрэг дууслаа. Хэдэн сарын дараа Жун дахин ширээнийхээ ард сууж шинэ комик зурж эхэллээ. Чөл түн дээр ирээд санаа зовнон дахиад бодит түүхээ зурвал шинэ дайснууд гарч иж магадгүй гэж анхаарав. Жун инээн "Гүй, би өөрийн хөдөлмөрөөр амьдрахыг хүсэж байна. Хэн нэгний мөнгөөр амьдрахыг хүсэхгүй байна" гэж хариуллаа. Гэтэл Мэна нөхрийнхөө яриаг сонсоод инээд алдан "Би бол ажилгүй байхдаа чамд илүү дуртай байсан шүү. Яагаад заавал ингэж өөрийгөө зовоох ёстой юм бэ" гэж тоглоом хийн. Үүнийг сонссон Чөл атаархсан янзтай. "Яагаад миний найз охин ингэж ойлгодгүй юм болоо? Би ч бас очоод ярилцах хэрэгтэй юм байна" хэмээн хэлэхэд бүгд инээлдэв. Ийхүү Хитмэний 1-р анги өндөрлөө.
Нурба кино суугтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн ангаар нуулзтлаа. Түр баяртай.